За манай энэ арилжааны банкуудын актив эзэмшиж байгаа гадаадын иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын хувь хэд байд юм бэ? Одоо гадны банк оруулж ирнэ гэдээ аргаа бараал одоо ярьж байгаа. Энэ юутай холбоотой вөхөр хүү өсөхгүй байна. Банкуд бол одоо олигопол зах зээл гэж хэлж болохоор байна. Сая Монгол улсыг хөгжүүлэх одоо үндсэн чиглэл дээр зээлийн хүү дунджаар 17.6% гэж одоо танилцуулагдсан. Үндсэндээ түрүү жилийнхээс өссөн байна гэж зүйл гарч ирээд байгаа. Тэгэхэд Монгол улсын зээлч зэрэглэл бол одоо сайжирсан. Уул нь энэгээр бол одоо хүү буурах ёстой. Гадаадын одоо хямд их хөөсрүүд орж ирэх болцоотой гэдэг ийм зүйлийг бол одоо хүлээж байгаа. Тэгэхээр ойрд ингээд хүү буурахын нь одоо юу байна уу? За мэдээж гадаад дотоод зах зээлийн одоо эрсдлүүд бол өндөр байж байгаа. За дээрэс нь иргэд одоо 17.6% хөр одоо ахмадууд чи 17% хүүгээр одоо бараг зээл авч байгаа. Үндсэндээ одоо арилжааны банкуудын дундаж хүүгээр нийгмийн хамгийн эмзэг болсон бүлэгч нь хүртэл ингээ зээл авч байгаа. Зээлийн чанаргууд 5% гэж ах шиг байна. За хөгжлийн банк өчтөр нэг мэдээлэл гарч ирсэн 50% чанаргүй гэсэн юм ярьж байна. Тэгэхээр хамгийн хөнгөлөлттэй бөгөөд хямд их хүүтэй баг хүүтэй одоо энэ юунууд чинь чанаргуудад байдаг гол шалтгаан юу юм бэ? Энэ засаглалтай холбоотой юм уу? Арилжааны банкуд дээр байж байгаа нийт хадгаламжийн чинь 44 орчим хувь нь болохоор нийт хадгаламж эзэмшиж байгаа сая 200 хүнээс 50000 хүн л одоо гарт байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр ингээ аваад үзэхээр эн чинь яг санхүүгийн хувьд бол одоо эрүүл үзүүлэлт мөн үү? Үндсэндээ Монгол улс ч одоо нэг мөнгө хүлээлтийн одоо цөөхөн хүнд одоо байгаа мөнгийг хүлээд идэг, аж ахуйн нэгж байгууллагын ажиллаад идэг, зөвхөн хүү төлөхөл бараг ашиг гэж байхааргүй. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэлүүд нь одоо өөдтөө өсөхгүй байна гэдэг нэг ийм дүр зур харагдаад байна л да. Тэгэхээр энэс одоо гарах арга чарга нь юу байна вэ гэдгийг бол хэлмээр байна. За тэгээд хуулийн дээр бас асуудал байна. Ойрын хугацаанд Монгол банкнаас бас нэг хуульд өөрчлөлт оруулах юмнууд байна уу? Ингээд засаглалын хэдэм юм харахаар энэ нэг санхүүгийн хэрэглэгч нар буюу зээл авагч нарын эрх ашигыг хамгаалж байгаа тийм субъект нь Монгол банкны засаглал дотор миний хувьд бол байдаггүй юм шиг харагдаад байдгийг. Яг би зүгээр юу харахад тэр одоо бодлогын хүүг харахад 12% хэвээрэл байгаад байна. За ингээд одоо инфляц тодорхой хэмжээгээр буурахаар буулгана гэсэн байдаггүй. Хоёр оронтой тоонд байж хахад 12% та байсан. Одоо инфляц чинь түрүү жил одоо 6-7% байсан. Дахиад бодлогын хүү буурахын багассан чинь хэвээр нь үлдээгээд идэг. Тийм учраас би энэ бодлогын хүү буурахгүй байгаа нэг шалтгаан бол цаанаа энэ мөнгө хүлэгчдийн сонирхол байд юм уу гэдгийг бас зүгээр хардаж хэлж байгаа. Байлахгүй баг. За моргжийн зээл гэж түрүү ярьлаа одоо. За дараа нь тодруулъя да. Ихтэй хариулт авч. За ажлын хэсгийн 5 номер. За манайх шиг ийм эдийн засгийн бүтцтэй орнд нийл одоо бидний яг бодвол төр толгорч байгаа дилемма л да. Бодлогын хүү яг зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал их усүрийн энэ зах зээлийн нөхцөл байдлаасаа болоод инфляцийнхаа түвшинтэй үйлдэл ингээд өндөр тогтож байгаа. За энэ авч хэрэгжүүлдэг төв банкны цөөхөн одоо бодлогын хэрэгслэл, үндсэн хэрэгслэлтэй. Тэгэхээр ингээд энэ нөхцөлтэйг үйлдвэрлээд бодлогын өндөр явахлаар нөгөө талдаа бизнес эрхлэгч нарт бол хүндрэл үүсэж байгаа. Энийг бас бид харж байгаа. Гэхдээ буцаагаад энэ бодлогын үг суулруулахын бол инфляц нь нэмэгдээд бүр илүү хүндрэлүүд бий болохын дагалдаад долларчлалтай өгдөхөөс ахуулаад энэ хөрөнгөний урагшил их усүр гадагшлах гэдэг олон төрлийн бас дагалдах их усүр нөхцөл байгаа учраас энэ бодлогын хүү бол өндөр тогтож байгаа хаас өөр аргагүй. Өнөөдөр нэмээд өнөөдрийн геополитикийн нөхцөл байдал нь бол дэлхийн даяар бүх төв банкуудын хувьд бодлогын хүүг хэвээр нь хадгалах ийм гадаад нөхцөл байдлыг бий болгож байгаа. Ер нь явж энэ юм юу руу очих вэ гэж эцсийн дүндээ бидний яриад байгаа. Суур асуудлууд шийдээд бид нар энэ инфляцийн түвшин намдор төв банкны зорилт руу тогтвортой орсон тохиолдолд яг энэ дээр энийг үүсгэж байгаа суур асуудал төсөв мөнгөний бодлого эзэн засгийн суур бүтэц сайжрах за тодорхой зах зээлүүд хөгжих ийм нөхцлүүд үүсч ийж энэ хүү дагаад буух учиртай зах зээлийн зарчмаа. Гол асуудал юу вэ гэхээр бид нар их усүрийн
тооцоонуудыг бас ингээд анализ шинжилгээ хийчлээ. Энэ хүүгийн зардал дээр юу хэдэн хөв нөлөөлж байна. Гол зардал бол их усүрийн зардал 66% байгаа. Тэгээ манайх бол хуримтлал бас тийм хангалттай бас биш. Таны хэлж байгаа хэдийгээр хадгаламж эзэмшигч бас том хадгалан эзэмшигч байдаг ч гэсэн одоо манай системийн үзүүлэлтийг харах юм бол нийт пассивын 20% бол гадаад их усүр. Өөрөөр хэлбэл биднээс гадаад их усүр манай банкуд оруулж ирж байгаа. Ялангуяа нодон жилийн хувьд бол энэ үзүүлэлт нэлээдгүй хэмжээгээр нэмэгдэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр манай дотоодын хадгаламж их усүр бол зээлийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа учраас гадаад их усүр татж байгаа гэсэн. Гадаад их усүр өөрөө бас зардалтай байгаа. Тэгэхээр бол бидний ер нь зүгээр үндсэн шийдэл бол суур шийдлүүдээ хийж энэ дунд хугацаанд өнөө энэ жилийн хувьд бол яг энэ тухайлсан гадаад нөхцөл байдлаас хамаарат бид нар бол бодлогын хөв болоод зээлийн хөв буух боломж бол байхгүй, харин энийг өсгөхгүй, савлахгүй байх энэ бодлогыг барьж ажиллана. Дунд хугацаанд бол бид нар энэ суур шийдлүүдээ төсөв мөнгөний бодлогоо бусад энэ хамаарах асуудлуудаа шийдсэний үндсэн дээр дунд хугацаанд бид нар энэ төв банкны зорилттой түвшинд инфляцийг доктортой оруулж иж энэ зээлийн хөв буурнаа. Дээр нэмээ та бас гадаад банкны тухай ярьсан гадаад манай дээр ингээд зээлийн бүтц дээр аваад үзэхээр бол энэ хугацааны зөрүү үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл богино хугацааны их үүсвэр татаад бас тэрнээс урт хугацаатай зээл болгох бас үзэгдэл гарч ирж байгаа. Энийг бас төв банк зохицуулалтынхаа хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Өнгөрсөн сарын одоо мөнгөний бодлогын хорооны ээлжилт хурал дээр бид нар энэ бодлогын сигнал авал зах зээлд өгсөн байгаа банкудад. Тэгээд энэ ийм байдлаар бол бид нар тухай бүрдэн арга хэмжээг авч хэрэгжүүлээд явах юм аа. Эрдэнэ төшөнд тодруулъя. Би нөгөө чанаргүй зээлийн үг асуусан. Иргэдийн уулын зээлийн иргэн төлөлт бол айгүй өндөр хувьтай байгаад байдаг. За зарим манай одоо төрийн оролцсон гэдэг юм энэ банкуудын чинь чанар айгүй муу байгаад байдаг. За нөгөө талд нь иргэдийн одоо зээлийг одоо нэлээд багасгасан. Гэтэл энэ орон зай хаашаа очисон бэхээр банк ус санхүүгийн байгууллагууд одоо сарын 4% хүүтэй, жилдээ 50-60% хүүтэй өөрөө шилжиж байгаа. Энэ өөрөө иргэдийн санхүүгийн одоо зардлыг өсгөөд амжиргаанд нь сөрөг нөлөө үзүүлээд ядуул руу оруулаад ингэ байгаад байгаа. Одоо миний нөгөө яриад байдаг түрүү жилжингээ ярьсан ахмадын зээлийн асуудал гэдэг овоо нэг тийшээ шийдэгдлээ гэсэн нөгөө батлан даагч гэдэг нэг юм гаргаж ирээд одоо тэгээ бас нэг асуудал болсон. Өөрөөр хэлбэл чиний батлан даагч заавал үр хүүхэд төрөл садан байх ёстой. Тэр нь өмнө одоо зээлгүй байх ёстой. Зээл авсан ч гэсэн тэрийг хугацаанд нь төлдөг байх ёстой тэргээд одоо ингээд хүндрэлийг иргэд рүү авчиад байна. За ажлын хэсгийн 5 номер. Зээл хэрэглээний за Эрдэнэ нутгийн тодруулж нэмж хариулъя. Тэгэхээр ер нь бол зөвхөн бидний хувьд төв банкнаас барьж байгаа бодлого бол импортыг өдөөж байгаа хэрэглээний зээлийг багасгах, айлуулах бизнесийн зээлийг дэмжих ийм бодлогын хөшүүргүүд хэрэгжилж байгаа. За нэг сард ээлж тусаар хурдуулсан мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэр энэ лүү чиглэж гарсан. За тодорхой үр дүн гарсан. Өнөөдрийн байдлаар хэрэглээний зээлийн өсөлт 9% болсон. Энэ нь өнгөрсөн жилдээ харьцуулахад бол 2 гаруй дахин буурсан гэсэн. Тэгэхээр нөгөө талдаа би түрүүнд тайлбарласан хэрэглээний зээл тэр дундаа цалингийн зээлийн чанаргүй дах төвшин бол нэмэгдэж байгаа. За хариултыг гүйцээлгий. 5 номерын микрофоныг нэй. Дээр нөгөө өмнө нь ингээд бид нар иргэдийнхээ санхүүгийн боловсрол энэ өрхийн дарамтын талаар бас тодорхой анхаарах шаардлагатай гэж яриад байгаагийн цаана юу вэ гэхээр хэдийгээр энэ төв банкнаас энэ бодлогын хөшүүргийг хэрэглээний зээл өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буугаад бизнесийн зээл өсөж байгаа юм сайн үзүүлэлт гарч байгаа ч гэсэн яг зээлийн багцаар нь авч үзэх юм бол иргэдийн зээлийн хэмжээ өндөр хэвээрээ байгаад байгаа. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл энэ өндөр хүүтэй байсан ч гэсэн иргэдэн маань
илүү хэмжээний зээлд ороод өрийн дарамтанд ороод эрсдэл бас давхар бий болоод байна л гэсэн үг. За, өөрөнд гишүүн асуулт асууя. За